чамд зориулаад 3 үг хэлэтгэв. За. Хөөхөн. Ёстой хөөхөн. Ёстой хөөхөн. Баярлаа. Ёстой хөөх. Таач гэсэн. Ёстой хөөх. За, ямар ч гэсэн өнөөдрийн зочин болж орж ирж байгаа та хоёртоо баярлалаа. Тэгээд өнөөдрийн дугаар их спешиал бас маш спешиал хүн орж байгаа. Тэгээд манай сүүлийн дугаар болж цацагдж орноо. Тэгээд манай сүүлийн дугаарын оролцогчоор Кидалтын үүсгэн байгуулагч Нимагч орж байгаа. Төрсөн баярлаа. Зүгээр чи заавал урах хэрэгтэй хүн биш. Тэ? Оо вау. Би нөгөө харчаад манай номо энтер орсон байсан. Манай номо шеф. Тэгээ харчаад ямар гоё ингээд бас армаа орсон байсан. Тэрийг харчаад ундрмагч гоё юм хийж байна гэд харж байсан чинь санал тавлаа юм биш үү? Шууд орё. Бараг жин ингээд тэгээ. Тий. Гэсэн. Тий. Тэгээ заавал хэлэх хэрэгтэй хаа тэ Кидалтыг юу гэж үнэхээр гайхалтай гэж. Тэ? Тийм нэрээ 10 жилийн явуулсанд нь баяр өгье. Баярлалаа. 10 жилийн. Надад ингээд нөгөө тэр танай нөгөө сошиал хөтлөлт тэ тэгэл гаргаж байгаа тэр загварууд бүх юм чинь таалагддаг. Баярлалаа. Манай продакшныхаа хүртэл юутай Кидалттай хамт өсөж томорсон байгаа. Өсвөр тийм гарч ирсэн. Тийш үү тий. Тийм баха нэрээ. Чи бүжгэлж байгаа юм. Гэртэл бүжгэлж байгаа. Би яг шууд асууя гэж бодсон юм асуучлаа шин нарлагч. Зүгээр. Одоо сүүлийн дугаар болохоор танд бас айгүй их хэрэгчлөө өгж байгаа шүү. Тэгээд магадгүй нэр нэг зүйлийг хэлэх хэрэгтэй байх. Нөө төвшөө маань орсон чинь жинзээ биш үгүй дээр бүр амар хэрүүл болоод комментэн дээр цаадчаа. Ер нь сүүлийн жинзээ байхгүй юу. Тэгээд Нимагчийг хэлчихье. Ямар ч гэсэн Нимагч маань бол миллионлын хамгийн сүүлийнх. Миллионлын хамгийн сүүлийнх. Сүүлийнх юм уу? Жинз ер нь бол жинзигийн эхлэл байхаар одоо тийм насны хүн байгаа. Тэгэхээр доор битгий амар коммент бичээд байгаарэ. Жинзи бол биш угаасаа. Гэхдээ сүүлийн дугаар тусгай дугаар. Тийм, тусгай дугаар байгаа шүү. Харин сэтгэл аягүй хөдлөөд байна. Тийм. Ингээд юм хүн чинь өмнө ард гарах дуусахад ингээд баярлдаг шүү дээ. Алга ташдаг шүү дээ. Энэ дээр бол би энэ нэвтрүүлэг дээр нэг юм хөнгөн гуниг төрөөд байна. Залуучуудтай уулзаж ярилцаад надад бас тэднээс авах юм зөндөө байсан. Амьдрал дээр хэрэгжүүлэх юм зөндөө байсан. Тэ? Тэгээ залуучуудаараа бахархсан, жинзинераар бахархсан. Өөрийн гэсэн бодол, өөрийн гэсэн зорилгодоо мөрөөдөл, түүн рүүгээ алхаж байгаа алхам бүхэн нь надад таалагдсан. Би бас яг жинзи үеийнхэнтэй хамтарч ажилладаг болохоор манай ажлынхан чинь ер нь ихэнх нь яг жинзи бүгдээрээ 98 оноос яг дээш. Тэгээ хамгийн одоо бага нь 2007 оны. Үе бүр 7 оны хүүхэд байдаг болсон юм уу? Манай багийн 2007 шүү дээ. Тийм байна тий. Айгуу сүрхий би ингээд нөө юм сурмаар байна гэд тэг хүрээд ирсэн. Тэгээд ингээд Кидалт үнэхээр дуртай гэд тэгэхээр нь би за тэгээд түл чамд ихнээс нь бүх юмыг зааж өгнө гэд тэгээд авсан. Тийм тэгэл явж ин да. Нимагч ер нь жинзи миллионал гэд үе хоорондын ялгаа гэж ер нь байдаг гэж боддог уу? Харин би энэ дээр жоохон эсрэг байр суурьтай. Надад нэг тийм мэдрэгддэггүй гэх юм уу. Тийм. Тэгээ манайхан болохоор та өөрөө яг жинзи шиг гэд тэгээд байдаг байхгүй юу? Манай хамт ажилладаг хүмүүс маань. Тийм. Тэгээд би өөрөө нэг юм ингээл за манайхаа яаж ингээл юм шаардаад идэггүй гэх юм уу. За одоо ингээл ингэх ёстой штэ, тэх ёстой штэ, ийм байх ёстой гэл амар хариуцлага нэхгүйгээр зүгээр яг гоё ингээл хамтраал ярилцаал нэг тийм амар хүчтэй юм шахалт өгөхгүйгээр гоё илүү найзрахгүй байдаг болохоор тийг санагддаг байх гэж боддөө ш би өөрөө сайн мэдхгүй л та. Та ямар эд? Ер нь бол нэг анх нэвтрүүлэг хэлэхэд хэлчихсэн байхгүй нэг ярилцаж үзчихээ. Тэгээ ер нь энд яг ямар ялгаа харин те сүүл үнэхээр ингээд одоо жинзи болон гэдэг юм уу? Ийм хоёр шугам байгаад байгаа юм уу? Эсвэл гэж ярьжсэн чинь ер нь бол угаасаа л зоригтой хүн зориггүй хүн гэдэг ч юм уу те
Хүнээсээ шалтгаалж Тийм хүнээсээ л болж байгаа байх гэж бид нар ийм юу дүгнэлт өгöd байгаа байхгүй юу? Тийм. Гэхдээ яг уу одоо чинь та миний үеийн одоо юу миланиал те милан юу гэж хэлээ? Миланиал би миллениум гэсэн шүү. Энийг амар хэлэхэд амар хэцүү. Тэгээд энэ хүмүүстэй хамтрах ажиллаж байсан л хэлгүй те. Тэгэхээр ялгаа танд яг мэдрэгдэж байна. Ерөөсөө л хүнээсээ шалтгаалдаг. Үнэхээр адилхан манайхантай адилхан жацсан хүмүүс орж ирэл яг нэг бас нэг юм хүссэн юм хийж чадахгүй ч гэдэг юм уу, эсвэл аюу назгаач гэдэг юм уу те. Одоо миний лав шаардлагад нийсгүй хүмүүс орж ирж ирсэн. Тэ? Чиний үеэс ч орж ирж ирсэн те. Миний үеийн ч тийм хүн байна. Тэгэхээр ерөөсөө л хүнээсээ шалтгаалаад байгаа. Би шууд гэж. Надад яг хоо ялгаа гэвэл зүгээр нэг л тийм анзаарчихсан юм байсан. Яг Женси болохоор илүү одоо яг юу хүсэж байгаагаа маш сайн тод хэлж чаддаг ч юм уу. Магадгүй. Одоо өөрийнхөө хэрэгцээг илүү сайн илэрхийлж чаддаг, мэддэг юм шиг санагдсан. Тий. Тэгээ тэнгүүд би одоо жишээ нь хүмүүстэй хамтарч тэр хүмүүстэй хамтарч ажиллахын тулд яг өөрөө ч гэсэн цаанаас тийм болчиход байгаа байхгүй тий. Яг хөө Жензигийн нэг бас нэг тэр гоё юм тэр л юм байна л та. Шууд ингээд надад одоо манай ажиллахын тэгдэг шүү дээ. Захирлаа би тэгмээргүй байна гэд яг үнэлдэг байхгүй юу те. Тэр нь бол гэхдээ ажил цааттай биш. Тий. Тэгээд яг би өглөө яг айр ирж чадахгүй байх шүү маргааш те. Би тэгтээ гүрэж аваад ирэхийг бодно гэж мэгээд ингээд аюу тодорхой хэлээд байдаг. Тэгтээ би айд яна бүр энийг чи хийж чадахгүй гэхүүдээ гэж яхаар тэгж хэлдэггүй те. Өө хийн захирлаа болгоо штэ. Нэг хамт ярьчихуу гээл те. Тэр нь аюу гоё идэг. Тий. Тат ингээл одоо маш олон жил ингээл хүмүүстэй харилцаал тэгэл хамтарч ажиллаад явж байхад за надад юу нэг иймэрхүү хүн одоо удаан хугацаанд ажиллахад зүгээр юм байна гэдэг та өөр бас нэг юм юут болсон байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь тэрэндээ тохирсон хүнсийг л өөрөө 90 20-нд хүрэл байж байгаа шүү дээ. Хүн чанартай хүн л юмний ард гардаг. Тийм шүү. Яг тэрийг аягүй сайн хардаг тий. Ухаалаг байж чаддаг. Хүн чанартай хүн соёлтой байдаг, хүндэлтэй байдаг. Ер нь бол хүний бүх юмнээс өөр хүн чанар л юм шиг байгаа. Мэдгүй хүн чанар юм уу? Юу гэж хэлгий? Сэтгэл гэдэг юм уу? Тийм баг. Тийм. Амьдрал гэж гэр орондоо ч тийм. Ер нь нэг юм хийж чаддаг хүн бус бүгдийг хийж чаддаг гэж би боддог шүү. Нэг зүйлийг үнэхээр чанартай хийж чаддаг хүн тий. Тэр саналыг байна. Тэг гэр бүл зэрдэг хүн бол өөрийнхөө өмнөх ажлаа янзын хийчих нь ингээд мэдрэмжтэй хүн байдаг байхгүй. Мэдрэмж амар чухал тий. Яа. Миний нөгөө ингээд хамтарч ажиллахад ингээд надаас зарим нь ингээд холдоод идэг байхгүй юу? Тэр нь болохоор би хитрхи их хүсдэг. Тий. Бид нар ингээд янз бүрийн айлт зураг авалт хийн, янз бүрийн үнэтэй объектуудаар явна тий. Тэр болгонд миний шаардлагууд өндөр л байгаа гэдэг. Ахад 5 сонголт аваад ирлээ надаа. Гэл тий. Тий тэгвэл чамд ч гоё тий. Надад ч гоё штэ. Би шууд нэгийг сонгоно штэ гэдэг ч юм уу. Вау. Тий. Тэгээ их юм ингээд шаардаад ахаар надаас холдох хүмүүс ер нь их байдаг. Тэх юм байна л. Бас тийм байна нэг талын тий. Зүгээр амар амгалан байх нөгөө нэг шаардлага өндөр юм хүсэж идэг. Тэгээ санаа оноо гэж зөндөө юм байдаг байхгүй юу. Тэгээ тэр болгон дээр ингээд даваад эдгээр чи одоо өөрсдөө тийм хийгээд байгаа. Аха. Тань дээр хилээг багт чинь тий. Тийм гоё юмнууд шүү дээ манайхаа. Хамт талд нь баяр хүргэе. Нэгдүүлэг хүртэл тий. Миний ямар ч оролцоо өөр би зүгээр ирдэг. Би өөрийгөө хизээ тийм болох юм болоо гэж бодчихсон чинь болцсон. Вау. Зүгээр ингээд гэмшиг. Та амар гоё орж ирсэн чинь гоё жаргаж ажиллаа хийж юм шиг харагдсан. Тий яг тэгдэг. За сток баярлаа. Зүг. Тэгээд яг анх нөгөө нэг санаачилж исэн санааг бас сая хэлчих шиг боллоо. Анх санаачилж байхдаа үнэхээр надад бас гэж Жензи гэхээр юм бидрийг муулах хандлага байгаад байгаа. Бидрийг гинэ залуучуудыг энэ үеийг тий манай үеийг ч юм уу. Тэгээд ер нь бол ингээд юм ялгаа бол байхгүй гэдгийг нь харуулах гад тэрний маш тод жишээ байсан болохоор ундраа агчигээ ингээд хийхөө гэдгс чинь амар гоё дэмжиж ингээд хийж байгаа. Танд бас баярлаа гэдгээ хэлий залуучуудаа дэмжиж ажилдаг танд баярлаа. Яна дуусгаад нэвтрүүлээ. Тэгэхээр одоо нөгөө компани хиний хувьд тэгж байгаа компанид ажиллана гэдэг заавал гоё үн цэнэ үлдээхийг би хүсдэг. Манай аав тэгж наваг цагтдаг гэсэн.
хүн чамайг ажилд авбал гэ би нэг ануунд ажилд орсны дараа аавд тэгжсэн байхгүй. Чамаа ингээд тоогоод тэ чамд итгээд ийм гоё газар ажилд орчих гэхээр миний охин энэ газараа өөрийнхөө хөдөлмөр, өөрийнхөө санаачлагаар гоё үн цэнийг бий болгоод тэр компанийнхаа өсөж дэвшихтэй борлуулалтыг өсгөхөд чи хувь нэмэр оруулах хэрэгтэй шүү дээ гэдэг гэсэн. Түүнээс биш одоо хүмүүс орж ирэл нэг юм сурах гэж орж ирж байгаа гэдэг шүү дээ. Байх л та сургалтай тий. Сураад яв тий. Тэ илүү бас нөгөө өөрөө бас өгөж өгчих хэрэгтэй байна. Таны саянаад өмнөс ч амар гоё урам зориг авлаа шүү. Нэрээ тийм биш үү гэд. Тэг яг мэддэг ч гэсэн тэгэж хардаг ч гэсэн тэг бүр яг ингэж нөө сонсон ч шал өөр. Гоё. Хэрвээ та хоёр 20 настайгаа ингээ уулзвал юу гэж хэлэх вэ? За танаас хэлье. Би бол арай ойрхон байна. Өөр юм хэлэхгүй шиг. 30 жилийн дараа хэлэх гэж байна шүү дээ. Тий. Зүгээр шүү дээ хөөрхөн биш дээ л гэж хэлсэн. Бэс тийм хүлээвэ л үү. Тий? Тийм. 20 настайгаа хаа юу гэж хэлсэн бэ? Би оюутан төгсгөөд Тийм. 2 дугаар курс. 2 дугаар курс. 18 тадаа төгсөөд тийм ээ тий. Би болохоор 3 дугаар курс байсан баха. 3 тий. Тэг өөргөн тэгэл хөөргөн олныхоо аясаар тэгээ явж лсэн шүү дээ. Маргаашийнх нь бүх юм бэлэн байгаа юм шиг царайт явдаг гэсэн шүү дээ. Би ингээд аж жаргалтай. За тэгвэл одоо 20 насаа хальтд орсон юм чинь 20 настай үеийн мөрөөдөл, одоогийн мөрөөдөл Мэдээж тэгэл нөгөө нөхөртэй болохоо би ингэж боддог гэсэн шүү дээ. Би тэрнийг ярьж лөө. Ийм костюм бичиг өмсдөг. Тэ? Ийм гээд нөхрөөгөө би ингээд дотроо боддог гэсэн байхгүй. Ийм нөхөртэй болно гэж. Там амар манифест хийдэг гэсэн юм шүү тий. Би тэрнийг мэдэхгүй байхгүй тий. Тэгэл зүгээр ингээл тийм нөхөртэй болно. Тэгээд рок дуу сонсдог гэдэг дандаа өөртөө байхгүй юм бичсэн боддог гэсэн байхгүй. Тэгсэн чинь би нөхртөөгөө бүр ингээ ухааг дурлаад суусныхаа дараа нэг гэрт орсныхаа дараа би англи хэлтэйг нь мэдж, орс хэлтэйг нь мэдж байгаа. Тийм үү? Тий. Тэгээд нэлээд хэсэг явсны дараа караокед орсон чинь дуу дуусан чинь дандаа гадны рок дуунууд болдог. Тэгээ би яг тийм хүнтэй суудсан байхгүй юу? Миний мөрөөдөл тэгсэн шүү дээ найруулагч 20 насны мөрөөдөл. Хүнтэй суух. Нөхөр нь ямар хүн байх вэ гэдэг л бодоод байдаг гэсэн байхгүй юу? Нэм агч. Миний хүү 20 настай мөрөөдөл ямар ч зүгээр сайн дизайнер болох л мөрөөдөлтэй байсан баха тохоо үед. Тэгэл тэрүүгээрээ одоолтол явжлаагаа. Тэгээ миний мөрөөдөл чинь бүр багаас эхлэлтэй. Тийм ер нь ээж маань ингээд намайг ингээд одоо миний одоо нэг юм онцлог чанарыг хараад гэх юм уу. Тэгээд намайг багаас одоо ерөөсөө загварын ертөнц рүү оруулсан байхгүй. Тэгээ би өөр амар дуртай, тэрийг хийх дуртай. Тэгэл ер нь тийм багасаа тийм өрөөдөлтэй. Би дизайнер олно гэд. Тэгээд ямар ч өөр мэргэжил энэ төр сонгож магахгүй ерөөсөө тэр чигээрээ. Одоогийн мөрөөдөл юугаараа өөр вэ? Одоо илүү нэг юм хувийн чанартай гэх юм уу? Одоо юм гоё гэр бүл. Тийм. Тэр бол одоо миний мөрөөдөл болсон байна. Мөрөөдөл гэж асуусныхаа сүүлд хийж байгаа project Earth Heritage-ийн ажлынхаа хараад. Тийм. Тэр одоо яг юу гэмдээ дотоод яг одоо зүрх сэтгэлээ ингээд сонсох юм бол одоо миний ойрын одоо мөрөөдөл гэдэг зорилго байж болно тий. Тэр бол мэдээж хэрэг одоо маш сайхан одоо өөрийн гэсэн одоо гэр бүлийг үнэхээр яг бий болгох. Тий үүний одоо хажуугаар бол одоо сая дурдсан heritage байгаа шүү дээ. Тэгээ heritage-ийн хувьд бол яг хуу загвар зохион бүтээгч байж ягаад одоо юу гэх юм залуус руу хандсан тийм монгол хүн одоо ёс уламжлалыг ингээд мэдэх гэсэн таних гэсэн юм руу орчвоо гэд тэгэхээр урлагийн чиглэлээр ингээд нөө ажилтдаг хүмүүс чинь илүү нэг юм дотгошоо байдаг шүү дээ тий. Өөрөөсөө илүү одоо асуулт асууж идэг, маш их асууж идэг тий. Одоо би хийм бэж одоо юу ч гэдэг чинь маш их үннийг хайж идэг. Яг үгүй тэрний одоо хамгийн том илрэл болсон зүйл нь за яг би өөртөө айгу дутуу санагдсан байхгүй. Ерөөсөө яг гол юм аяг сайн мэдгүй. Тэгжээж би одоо юу гэх өөрийгөө дизайнер уран бүтээлч гэж хэлж үнэхээр ч чадахгүй. Тэгэхээр би яг гол үндсэн юм мэдгүй байгаа. Учираас энэ надад амар харамсалтай санагдсан. Тэгээд энэ дээрээ яг төрж исэн зүйл нь энэ дээр яд ч гэсэндээ нөгөө нэг
өөрийнхөө хувь нэмэр оруулах зүйлийг хийж эхлэх хэрэгтэй байна л гэж тэг бодож эхлүүлсэн. Тийм юм байна. Тэгнээс цаашдаа өөрчлөлт нэлээд гоё том төсөл болоод явхаа. Ундрагч юу фильмийг үүсгэн байгуулад бас одоо 13 дахь жил. Нэмэгч болохоор 10 жил болж байна. Энэ их урт хугацааны дунд та хоёр зүгээр л юу фильмээ хаяад гидалтаа хаяад орхиож явчих гэсэн тийм зүйлүүд байсан уу? Байсан бол яагаад? Надад бол байгаагүй байна. Танд байсан уу? Гүш. Үшээ яаж гоё болох вэ те? Тий. Гэдэг. Гэтэ зүгээр саяхан би нэг хүний компанид ажиллаад би зүгээр тултлан тэр компанид нь туслаа те. Тэгвэл би бол өстой алхандаа байлаа. Тий. Өстой гоё тэр компаниас гоё болгоод би тэ өөрөө бас нэг юм цалин байлан гэсэн нэг юм зовх юмгүй те. Одоо цалин бол яг одоо бол тийм айдаг юм биш болсон. Энэ фильмийн хувьд. Өшөө зүгээр үнэхээр үн цэнтэй ажиллаж байгаа хүнээ би яаж амьдралын сайжруулж чадах вэ гэдэг дээр би сүлээд аюу санаа зовоод байгаа байхгүй юу? Яг үгээр одоо л манад хүмүүс юм удаан жил ажиллаж байгаа хүмүүс гарч ирж байгаа байхгүй юу? Одоо ингээд манайхан яг үн цэнээ өгöd эхлэдэг байгаа байхгүй юу? Яг үнийг хэл. Одоо л манайхан ингэж өөртөө ажил санаачилж хийдэг болж байна. Тэ өөртөө ажил санаачлаад ингэдэг болж байна. Орлого нэмэгдэхэд хувь нэмрээ оруулдаг болж байна. Илүү их хувь нэмрийг. Тэгэнгүүт би яаж яах вэ гэл ингээл юм бодоод эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр би зүрх хүний газар ажиллавал би ч бүр амар их юм авах байхаа. Сайн ажиллах юм чи. Гэх мэтчлэн ийм юм бодчихсон. Хамгийн хэцүү жил нь ямар жил байсан бэ? Хэцүү жил юу юм байсан уу? Байсан. Тийм. Ковидын үе бол юу айгу хэцүүхэн л гэсэн шүү дээ, тий. Ялангуяа олон ажилтнтай хүмүүст бол айгу хэцүүсэн байна. Гэхдээ яг ковидын үеэр бол манайх жоо илүү нөө түрээсч гэдэг юм уу? Тиймэрхүү юмд л одоо их зарлаг гаргаал те айгу явсан тэр ч худалдаа авалт энэ тэр сайн байхгүй. Тэр л ер нь хэцүү яг санхүүгийн хувьд тэр үед л айгу доошоо орж исэн. Тэрийгээ л өстой яаж хийж байгаа л давж гарсан да. Тэр хэсэг л ер нь жоохон хэцүү байсан байна. Тэгэл тэрнээс цааш юу айгу гоё ингээл хүн болго юм сэрэл айгу урамтай явцсан шүү дээ. Танд надад нөгөө улаан цэцгийг хийхгүй хийсэн жил. Нөө удуулгай. Ковидын дараа. Ер нь ковидын дараа гэж хэлнэ. Тэр жил чи хахад юу гарсан штэ. Яралтай тусламжийн тасгийнхан. Яралтай тусламжийн тасгчин болохоор яг кейсүүдэр хийсэн. Эргэтэн болгоны кейсээр те эмчийн тухай кино. Тэгээд зүгээр нөгөө илүү жоохон үнэн. Яг тэгвэл эрүүл мэндийг гэдэг бол бид нар тоглоом хийж болохгүй юм баггүй юу? Тэгэхээр үнэхээр шүд юунаас болж өвдөж байгаа юм гэдэг ч юм уу тий. Үнэхээр зүрх нь яагаад таагдсан ийм үед анхны тусламжийг яаж үзүүлэх юм? Сая бол нэг жишээ гарсан шүү дээ манай киноны хамгийн ихний ангид хамгийн ихэнд гардаг байхгүй юу? Спорт зааланд байгууллагын тэмцээн болж байхад заавал эмч байх ёстой. Найзаа нэг эмч хэрэгтэй байна гэд тэмцээн дээр заавал эмч байх ёстой. Тий шүү дээ тий. Тэгээ бид нар кинон дээр яг тэгж орж эхэлдэг байхгүй юу тий. Тэгээ тэрнийг үзэгчд уг нь ингэж ойлгох хэрэгтэй байхгүй нэр юм байна гэ тий. Тэгэл хизээ үлээ тэмцээн дээр нь эмч байхгүй. Тэгэл нэг хүний юу яагаал зүрх нь хаагдал тийм сонсогдож байгаа байхгүй юу. Кино гэдэг чинь ерөөсөө хүнд ингээд айгүй үнэмшилтэй хүн ингээд киноноос юм их сурч авах. Тэгээд нэг гадныхан чинь кинон дээр нэг бүтээгдэхүүн байршуулт нэг сурчлагаа амар их дуртай штэ тэг кинонууд ч өндөр үнэтэй басаад өндөр мөнгө өгдөг байхгүй юу. Тэр чинь мэдээд байгаа штэ тэг. Кино бол хүмүүсийн ухамсарт шууд нөлөөлнө гэдгийг. Тийм штэ. Тэнгүүд би яг тэр талаас нь бодоод яралтай тусламжийн тасгийн нөгөө гол юм нь бол үнэн юм үзүүлэх хүмүүс энэс сургамж авах тэг ингээ хийсэн чинь цалин эмчнэрийн цалин баг гэдгийг ч харуулсан. Тэгтэл ингээл эмнэлгийн салбарын киногоо эхний ангийн үзчихэл цалин баг гэдгийг нь оруулаач гээл ингээл би тэгээд миний энэ хайртай миний хамгийн их тусалдаг эрүүл мэндийн салбарын хүмүүс маань яагаад намайг ингэж байгаа юм бол гэж бодож байгаа. Яагаад гэвэл бас л өмнө нь би ингээл 10 үедээ эмнэлэг тогтчуулаад өгсөн. Кино болгоныхоо орлогоос тий би тэрнийг амьдралаа сайжруулах юмнаас хасаал өгч байгаа шүү дээ. Монголд их мөнгө оллоо гэд бид нар тийм чиний юм гаргахад хэцүү шүү дээ. Гэхдээ ер нь ингээд дэлхийн нийтээрээ ер нь хүмүүс тийм байна уу? Скол зөвхөн нэг юм Монгол хүмүүсийн онцлог байна уу? Танах яг цөөхлөлт нь болохоор манай жоохон давмгаалаад ингээд илүү жоохон зүрх рүү хүрээд тийм бах тий. Хэцүү жил тэр л юм байна найрлагчаа. Зөвөр яг энгөр бол нулимс ингээд жоохон төгч чинь.
Харин тийм та энэ жоох ингэж би ярьж ингээ байхдаа айгүй ярихаар ингэж чичирхээд тий. Тэгж сайн мэдрэгдлээ. Тэр нь тэгээд миний жил орж ирсэн. Тэг сайн давсан юм биш та тэг. Давсан. Давсан. Гэтэ яг вэ өвчин зовлонгоос илүү хэцүү юм гэж багт тий. Тийм штэ. Давна шүү. Болно ш. Тэгэл ковид дуусгаал тэгэл за окей логогоо гоё өөрчлөе, ребранд хий. Одоо бүх муу мухай юм өвчин зовлон ард үлдсэн гэл одоо гоё явна гэл. Тэгэл ребранд хийгээл коллекц гаргаал. Тэгэл буцаал бүх юм тогтворжаал. Тэгэл явж байна. Гэтэ мэдээж яг хаяа үнэхээр амар шантрах үе байна штэ тий. Одоо жишээ бүх шийдвэр надаар дамжиж байгаа учраас маш их толгой ядарна. Тий. Дээр нь нас завар бодох хэрэгтэй болно. Маш их одоо оюуны хөдөлмөр хийж байгаа хүмүүс бол энийг бас ойлгож байгаа ах уу. Аяг ингэж нөгөө шантрах үед байна. Тэг бүх юмыг нөгөө чи мэдэх болчихж байгаа зү тий. Тэгэд ингээд бүгд ингээд би тэгсэн мөртлөөс өөрөө тиймнээс би амар айдаг мөртлөөсөө тэр олон юмыг би заавал үзэх хэрэгтэй гэдэг. Тэгээ амар шант ядардаг тэрнээсээ. Тийм. Тэр дундаа яг одоо нөгөө нэг дөнгөж 10 жил болол би ч нөгөө оюутан болоод тэг төгсөөл шууд энийгээ хийж эхэлсэн болохоор нөгөө найзуудтайгаа хамтраад хийж эхэлсэн болохоор нөгөө туршлага гэдэг юм байхгүй өөрт. Тэгэл одоо яг өөрөө 10 жилийн хугацаанд л ерөнхийдөө юм байд юм байна гэдэг юм сургалт аваад явж байгаа байхгүй. Тийм. Тэгээ одоо л юу нэгэл нэг юм дотоо юмнууд харагдахаар тэг ажилчдын юм нөхцөл байдалч гэдэг юм уу тий ажлаа одоо хүнтэй яаж ярих уу гэдэг юм уу нөхцлөө яаж тодорхойлох уу гэдгийг одоо л сураал явж байгаа. Тийм тэндээсээ бас ингээд алдах юм бас их байна. Тийм сайхан бас нэг жоохон том алдаа гаргасан тэгэл яа за гэл тэл нөтер алган дээр нөө өөрөө ороод заримыг нь батлахгүй жишээ нь яг хүндээ окей за чи болох ч гэхэд л ба зэрэг алдаа гараад догдол үүсэж байгаа. Гэтэ хариуцлагын бий л үрэн шүү дээ. Тэгэл суралцаал явж дөө. Чив дээр л бас ер нь нэг ойлголцсон. Юу хийж үзсэн. Одоо шил би ингээ хүний кинонд явна шүү дээ тий. Одоо нэг явдггүй шүү дээ тий. Тэр ганц нэг удаа явхад ихчээ таныг тэнчэнээс машин аваад одоо хөдөө намайг авчрах чинь шүү дээ тий. Тэгээд ирнэ гэхдээ би бодож байгаа байхгүй нэг өөрөө хийгээд зовлонгийг мэддэг учраас за би өөрөө яваад очие гэдэг. Тийм. Яхан бэ их чинь өөрөө яваад очие. Хүн өөрөө нөгөө зовж үзсэн учраас тэр хүмүүс ер нь яг юм сайн мэддэг. Тэгэхээр яг юм хүн хийгээл ах юм бол хүн чанартай болоо л энэ гэсэн үг. Зовлонгийг мэдээ. Тоор сайн нэг брэндээ орхих санаа төрж ирсэн үү гэдэгс чи хоёлаа үгүй гэдгсэн шүү дээ. Тэрэн дээр нэг ахаад асууч. Тэр нь яг inspirationтэй холбоотой юу? Холбоотой бол хаанаас юу нэг inspiration авдаг вэ тоор? Яг одоо яг дотроосоо тэрийг хийж бүтээж байгаа шүү дээ. Ийм юм би хиймээр нэг үүсгээд нэг зорилго тогтоогоод алсын хараа одоо хараад тий. Тэгээ тийм учраас одоо тэр яг нэг миний хүүхд шиг юм нандин зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр чин тэрийг хаяа орхиё гэсэн бодол хүнд байх уу тий. Тэгэхээр байхгүй. Тэгэл тэрийг илүү улам хөгжүүлээл илүү гоё томрогдсон байхыг нь л харахыг хүсэж байгаа. Тийм. Тэр нь л одоо яг хөдөлгөх хүчин л байдаг байх л гэж бодож шүү дээ. Тэгэд нөгөө бас гоё амжилттай яваад байгаа болохоор тийм үү чи өөр хийсэн юм чинь ингээд энийг чаднаа биений хийж чаднаа л гэж харж байгаа учраас миний хийж чаддаг зүйл гэдгийг мэдж байгаа болохоор бас тэгж цаашаа явж л байгаа л ах л та. Бас нөгөө нэг зорилгоос яаж тодорхойлохоос амар чухал штэ. Тэр чинь бол одоо юу гэх юм за окей би зүгээр мөнгө олноо гэд харсан бол магадгүй хангалттай мөнгө олчоод за окей гэд хаяхад тэр хүнд ямар ч одоо юу үлдэхгүй байхгүй одоо сэтгэлийн юм үлдэхгүй. Гэтэл эний ч нөгөө гүнээсээ яг сэтгэлээс за би нэг ийм юм хийгээд залууст гоё хүрээд ингэж нэрийг гаргаад дэв юм Монголдо ийм гоё юм хиймээр энэ залуус зориулсан юм хиймээр энэ гэж одоо өөрийнхөө төлөөч тэр бусдад түгээх юмыг хийхийг зорж байгаа учраас энэ өөрөө айгу үн цэнтэй зүйл болоод байгаа л гэж би бодож байна. Зүг тий та бас адилхан юу гэж бодож байна? Минийх болохоор бас нэг нэмээд хэлгээд ийм байгаа юм. Үзэгчдийн алга ташилт надад үнэхээр гоё гэдэг. Үнэхээр гоё сонсогддог байхгүй юу?
Тэгээд нэг тэр алга тарчилтыг би нөгөө single ladies нэгээс мэдэрсэн байхгүй юу. Нэгийг гарахад үзэлт болгоны дараа алга тарчдаг гэсэн шүү дээ. Хүмүүс. Тийм. Тэгтээ амар гоё кино шүү. Тийм. Би жоохон нэг юм өөр өнгө төрх ороод ирсэн байхгүй юу. Би тэрэнд алга тарчсан байх гэж боддог байхгүй хүмүүс. Яг нэг юм орчин үеийн нөгөө эмэгтэйчүүдийн амьдралыг гаргасан шүү дээ. Тийм. Тэгээд тийм киног нь байгаагүй шүү дээ. Тийм. Тэгээд би тэр алга тарчилтыг би зүгээр бодоол идэв. Миний санаас гардаг чихнээс салтдаг байхгүй. Тэгээд би тэр алга би нөгөө нэг очил үзэн шүү дээ киногоо тэгээд басгаал очиод үзэж дундаа суугаад инээгээл өөрөө инээж минэгээл тэгэл хүмүүс үзэж тусаад үү гэдэг байхгүй. Тэгээд тэр алга тарчилтын чимээ миний чихэнд тод үлдсэн. Би тэр алга тарчилтаа дахиж сонсохыг хүсдэг байх гэж боддог байхгүй юу. Тэгээд би нөгөө урам авцсан ч гэх юм уу дахиад би хийж чадна гэдэг ч юм уу гэд тэр болгоно надад бол ийм сэтэл болоод байждаг. Ингээ бууж өгөхгүй байх шалтгаан болдог баха. Тийм байна. Би яг хуу таниас гоё юм а одоо жишээ нөгөө нэг мэдэрсэн байж тээ та бүр ингээд зүрхэндээ ингээд бүрэн ортол тэгээ чихэндээ сонсогдтал тэр алга тарчилтыг яасан. Тэгээ тэр яг таны ингээд урам зоригч болсон биз дээ тий. Тийм тэр ч одоо чадчихна чадсан байх шүү гэдэг тэр мэдрэмжийг болж ш дахиад хийж гэсэн тий. Тэгээ би тэр алга тарчилтын чимээнд дуртай болохоор тэр нөгөө тайзан дээрээс олон жил ажилласан. Нэг тоглолт болгон дээр хүмүүс алга тарчдаг шүү дээ. Тий. Аха. Тэр бас гоё шүү дээ. Тэр та нэрээ тэгтэр нь одоо тайзны жүжиглэлт хийж байгаа юу? Юу? Гэтэ санал ирэл та явах уу? Одоо чадахгүй байна. Чадчих шүү дээ юу ч. Би яг нэг stand up comedy хийж боддөө. Тэгээж Тэ арай миний л миний бас зав гарахгүй байна. Зав гаргаа. Гэртээ бол яст саваад шүү дээ. Тэгээ даваа саалах. Таны тэгж хармаар байна. Надад зөв тийм санаа байгаа. Гэхдээ үнэхээр зав болтохгүй. Яг хийвэл хийсэн шиг хий гэж бодож байгаа. Нэг гоё төгс хий гэж. Таныг нөгөө нэг бата энтрийн нэг юу лээ? Дайралцсан билүү? Тэрэнд өрсөн үү? Үгүй. Өөрөө л таврах уу? Орохгүй. Айгу бэлдээ би тэр чи бодсон юм чаа өөрөө. Ийм дөрөв орохгүй. Яа. Окей. Тэгээ би тэр алга тарчилтын чимээнд дуртай болоод ч тэрөө бас бусдад алга тарчих дуртай. Тэ. Одоо манайхан анзаардгүй ядгүй би ингээд нэг юм болохоор өө гэдэг ингэдэг тэ. Мэдгүй бос хүмүүс над шиг алга тарчилтанд дуртай дургуун би мэдгүй. Гэхдээ би өөрөө мэдээж хүн болгоо гоё байг гэж бодод. Ингэдэг. Одоо тэр миний бүр угаасаа юу болцоо. Аха. Байг. Тий. Тэгтээ тэр айгу гоё. Тий. Эмгтэй хүн Биц магтуулах амар дуртай. Үгүй тийм үү? Ашгүй дээ би өөрийгөө айгу тэнийг онгороо гэж бодсон чи яа чамд би шал өөрийгөө айгу тийм. Ийм нуугдмал ингээд зүгээр гэдэг байх гэж бодчихсон байхгүй юу? Үгүй яг одоо дотны хүмүүстэй бол хүн болгоноос тэгэл их л нэг юу ш л дээ. Тэрнээс одоо юу гэх яг одоо хайртай хүн маань ч юм уу тий. Чи чадсан байшаагүй тэгэл за гэл ч юм эсвэл хамт олноороо ч юм уу бүгдээрээ хийж чадчихлаа ч гэдэг юм. Та эсвэл сайн байж штэ гэж хэлүүлэх ч юм уу дуртай. Гоё шүү. Тэрээс амар гоё штэ. Явуусаа ажиллах нөгөө нэг ирч хүч өгдөг тийм юм чинь. Би яг тэр чанаасаа жоо ичээддэг байхгүй. Тийм. Гэтэ худлаа биш. Яг жинхэнэ юм л. Тийм. Жинхэнэ байх нь чухал. Би ингээд залуучуудаасаа хаяа заримд ичдэг байхгүй. Энд нар чинь ингээд зарим нь одоо намайг 27 тахад төрөөгөөсөн гарууд байгаа үстэй манайхан чинь. Тэгэхэд энэ хүүхдүүд надаас ухаантай байдаг байхгүй заримдаа. Тэгээ би ингээд онгорол тэнд юм хийчихэл гоё эсэн үү? Гоё эсэн те гэж мэгэл ингэж ингэсээр манай хэд гоё эсэн гэдэх нь би өө ямар тэнийг юм бэ жоохон за гэдэг ингээд тэгээ би өөрийгөө бие яриад нэг гүнзгий амсгаа авчаад ингэж ийдсэн хөөшгөө ахаа эхэлсэн юм чинь. Тэр л яг таны яг амар яг core чанар чинь юм байна л та. Тэрнийг би сүулт мэдсэн шүү. Саяхан мэдчихсэн шүү дээ. Онгороо гэдэг. Кедалтыг би зөвөр үнэхээр алгадчмаар санагддаг байхгүй. Манай залуучууд айгүйх мэддэг. Тэгээ манайхан чинь ороод үзэл энэ гоё байгаас тэр нь гоё байгаас тэгэл бүгдээрээ ингээл үзээд ингэдэг. Би зөвөр чамтай гоё уулзч үзхэнсэн гэж бодож ирсэн чи гоё энэ хоёлаа тэг камерны өмнө уулзчлаа. Харин тэглээ. Хоёлаа би тантай анх нэг ивент дээр танилцж ирсэн юм байна. Нэг гоо сайхны Шангрилад нэг болж исэн нэг тийм гоо сайхны өдрөөр болж исэн нэг юм тийм тусгай ивент болж исэн. Олон жилийн өмнө юм уу? 3 жилийн өмнө юм уу? Бахад.
Гэтэ та энэ байгаас шал өөр эмэгтэй орж ирж байсан. Ямар эмэгтэй? Айгүй их юмсаг гэсэн. Пүү. Аваа штэ ганц удаа аваа явж ирээ. Аваа штэ. Айгүй юм нэх юм ярихгүй ингээд гэлээ. Тантай танилцсагч ондормаа. Пүү алаас аваа штэ. Яг хоо ингээд гинт заримдаа би олон хүний өмнө орохоор тийм болчдөг. Тэгдэг баха. Бид таныг ер нь нөгөө нэг орсон нөгөө нэвтрүүлэгч юм нөгөө зурагтаа нөгөө жоохон бахта айгүй харж ирсэн. Тэг ялангуяа тэр имлэг засч ирсэн. Одоо нэг өрөө энэ төр засаад нэг тийм нэвтрүүлэг гарч ирсэн баха. Тэгэл би ямар гоё юм бэ гэд бодож ирсэн. Тэгээ тэрэн дээр ингээд таны нөгөө яриа мараач айгүй юм одоо яг энэ байгаа шиг юм гадагшаасан байхгүй. Тэгээ тэр үед тэр 4 жилийн дараа өмнө тэгээ танилцсан чинь болохоор айгүй юм намтай ихэмсэг байсан. Пүү өстө өөртөө баярлцлаа. Тэгээ би ийм яг үндэ иймэрхүү л хүн юм байна гэж ийм бас хүн байсан юм байна да гэж бодчихсон. Тэр үед чинь бас нэг таних хүн багтаа ирсэн болов. Магадгүй л энэ. Тэгээ сүүлийн үед би жоохон эргэлээд байгаа юм шиг санагдаад байгаа шүү дээ. Хаач утсан нөгөө ингээл таньдаг хүмүүс Монголын цөөхөн юм чинь те айгу дураараа байдаг болчиход тэрнээсээ бас жоохон ичээд байгаа. Хаяа нөгөө нэг өөрийн мэдлгүй ингээ бүр хөөрөөл ингэж мэнгээл хүү сайн нэг танихгүй хүмүүс байсан чинь яна уушлаар би тэгчгүй мэгчгүй гэд тэг гарч ирчээд Андар маа минь түрүү айгу муухай харагдсан байна. Би яаж муухай авч яваад байгаа юм шүү гэж бодчиход за дараа энийгээ хичээд мартчихдаг. Тэг яах юм өөр л ахгүй. Тийм яхад тийм тэгээд нөгөө өөрт тухтай байх бас гоё л да. Тэгтээ яг хүндлэлээ алдахгүй, бусдыг хүндлэлээ алдахгүй тийм. Тийм nice. За одоо тэгвэл л штэ. Чаленжийн хэсэг рүү. Тэгээд манай чаленжийн хэсгийн бүр айгүй гоё бас жоох муухай тэм зүйл хүлээж байгаа. Тэгээ чаленжийн хэсгээр болцсон. Муухай гэхээр ямар амир юу юм? Тэнийг хүлээлтэй. Яг жоох муухай юм бол байгаа. Тийм гэхдээ. За. Хоёрын өмнө жоохон хэцүү чаленж байгаа. Юу ямар чаленж? Чаленжийн уух юм шиг. Тэгээд ямар ч байсан шагналыг нь хэлжээ. Ялагч маань хажууд нь байгаа. Энэ дундаштай ингээд Үе тийм үү? боломжтой байна. Боломжтой шүү дээ баача. Вау. Яг энийг аав шүү. Оо яана. Нэг юм шагнал урамшуултаа юм чи аягүй сэтгэл яачт юм аа. Ямар ч байсан хичээх хэрэгтэй болох нэ. За, урд нь яг ижил төрлийн харагдах юм өнгийн юмнуудыг ингээд тавьсан байгаа. Нэг нь манай Бача кофе. Гэхдээ ингээд хоёр нүрийн хувирлаар нь аль нь Бача вэ гэдгийг таана. Харин хамгийн гол нь хоёр ингээд нүрийн хувирлаараа таалгуулахгүй байх гэж үзнэ. За. Би бид нэр анзаарах хэрэгтэй байна тий. Хач чулуудаа удаад хинэн эхлэхээ шийдчих. За тий. Хач чулуу. Хач чулуу. За. Би явах юм те. Энэ юу юм шүү? Амар гашуу машуу юм хийсэн юм шүү. Мэдгүй. Тийм биш боломжтой. Зяйник очи. За энэ дэр бол жүжиглэлтэй хотлоо намайг яах гээд төрөө. За. Бас. Аль нь Энэ бачаа юу? Тийм үү? Тийм үү? Яаж яг ховрлоор яг бүр үнэхээр бүрийгээ чи дийлээгүй те. Амар амттай юмнууд байгаа юм шиг байна. Бүр ингээд сүүлийнх дээрээ сүүлийнх дээр өлөө сүүлээсээ хоёр дахь дээр өлөө ховрлоо гаргахгүй гэжсэн. Тэр бол коньяк байна. Тэр худлаа аваа. Оо ямар ч коньяк байхгүй. Коньяк хийчихгүйсэн нарийнч. За нема юу болсон талаараа ярьчих. Мэдгүй уулгаа юм шүү.
Одоо та Ингээ болоо мó. Энэ чаленж та ялсан. Тий. Энэ болохоор юу эс цуу устаа хорсон цуу шиг байна. Тэг би яж хат 2 балгацсан за. Та жоон том болгосон. За яг чааг одод нэг том бол. За яах юм бэ? Чи хоёр гарахад ирсэн байна. Тий, энэ болохоор кола шиг байсан. Энэ юу байсан бэ? Кофе даавартай. Энэ амарс өнөө өөр юм. Энд чи ямар лаг сэтгсэн те. Тий, би энийг бүгдээрээ кола тэг нэг л дунд нь кофе ягаах гэж бодсон чи өөрөөр юмнууд юм байна. Би уусаа энэ бачагийн улаан фен нахгүй юу? Энэ юунд нь болж би фен насан гэхээр манай нөхрийн нэртэй адилхан тэгэл болоо. Бача гэдэг аахгүй юу? Тэгэл бача. Тэгээд би чамд өгчээ. Баярлаа. За. Ингээд би энийг бас өгмөр. Тэр энэ чи угаасаа байхгүй болохгүй бас. Энэ болохоор амар гоё бор сахар. Чи гоё шин юм бодож явах та тий. Гэтэ та бас ямар сайхан сэтгэлтэй юм бэ? Яасан? Өөрийнхөө яндаг Харин тэглээ. Зүгээр шүү дээ. Баярлаа. За. та хоёрт нүдэн дээр нь ингээд дрифт кофе хийхийг манай Баачагийн бариста залуу хийж өгнө. Хөөрхнөө юу? Хөөрхнөө. Дизайн ямар гоё юм бэ те. Сайн нөө бүр амар олон төрөлтэй байдаг те бача. Тий, манайх ч одоо 200 гаруй төрлөө. Кофе. За хэдүүлээ кофе гойж өгөх үү. За энэ удаад хэдүүлээ. За хизээж хааж хэрэглэхэд айгүй хялбархан дрип кофенуудаас хийгээд уучий гэж бодоод аваад ирлээ. За тэгэхээр ундрагш маань зочин ийм маань баягнууд авчих. Кофений үед хэдүүлээ өнөөдөр болохоор зэрэг дрип кофе хэрэглэж болохоор ерөөсөө олон юм хэрэг байхгүй. За мэдээж гүц халуусаа хийх. За яг чанартай кофений зориултын аяга. Хэдүүлээ энэ аяган дээр бас нэг жоохон акцент өгөх ярьчих. Гангар шааз аяг байгаа. За хүрээ бариул доотлын хүрээн дээр алтан оруулахтай байдаг. 21 каратын алтцтай байдаг. За ингэснээр энэ маань одоо өөрөө богино 7 өнөө зөвхөн хэрэглэх боломжгүй. Гэхдээ өнгө чанараа алдахгүйгээр маш олон жил хэрэглэж болно гэсэн үг. Тэгээ дээрэс нөгөө нэг италичууд ч нөгөө моко бото ерөөсөө угаадгүй шүү дээ, тэ. Угаадгүй ч байх уу. Химийн бодис хэрэглэж хийж угаадгүй. Тэгэхээр энэ аяга бас мөн ялгаа байхгүй. Савнгаар хийж угааж болох. За. Зөвхөн кофегаа хийж угаад бүлээн усаар зайлаад хэрэглэдэг гэсэн үг. Тэр ер нь бол ингээд зөв арчилгаатай хэрэглэх юм бол энэ гангар шаа заяа маань таны ер нь бас ташнаа. Кофенууд хэдүүлээ манайх дээр үндсэн 4 төрлөөр хуваадаг байгаа кофегаа. Тэгэхээр тайд маань аль нэг төрлөөр сонгоод явуучвал зүгээр л гэж бодож байна. За манайх дээр үндсэн 4 төрлийн эхнийх нь болохоор зэрэг энэ fine flavor гэсэн кофе байдаг. Fine flavor гэхээр хууралтын процессын үед амт оруулсан кофе гэсэн үг. За энэ жишээлбэл гүзээлцэнтэй кофе, шоколадтай кофе, карамельтай, ванильтай кофе гэсэн сонголттой байгаа. За дараагийн нэг төрөл нь болохоор зэрэг single origin буюу яг одоо нэг манай Монголын булганы айраг гэдэг шиг зөвхөн Йеменгийн улсын нэг тарилангийн талбайгаас ирсэн өөр кофенуудтай холилдоогүй яг нэг single origin кофе. Булганы айраг шиг. Гоё. Ethiopia кофе одоо жишээ Ethiopia Sidama Mountain-д ургадаг 100% арабика сортын кофе гэсэн байна. За дараагийн нэг үндсэн төрөл маань болохоор зэрэг single origin-ыгаа 97% кофеинын ялбар авсан decaf кофе. Тэгэхээр 97% кафенго кофе. Гэхдээ нөгөө нэг diet кола гэдээ ярьж байгаа нөгөө нэг айгүй юу болчихдаг шүү дээ. Амт нь өөр болчихдаг тийм. Энд дэр бол ерөөсөө танд decaf кофе гэж хэлэхгүй ерөөсөө амт гэдэг ямар шалгах. Тэгэхээр оранжтай, strawberry 1910 гүзэлцэнтэй кофе надад бол миний personal айгүй дуртай кофе. Би оранжтай гэнэ. Ванильтай гэсэн тийм. Ванильтай, шоколадтай. Ванильтай хэрэг гоё Бас харин гоё аваад байна. Та энийг үзээд энийг зөв хоёлаа ингээд тэгээ би нас авсан. За тийм. За кофего сонгоцсон бол хэдүүлээ аваад. Тэгээд задлаа. Хоёлын дээр нэг trip хийх юм байгаа юм байна шүү дээ. За санаасаа гараад ирэхээр ингээд дээгүүрээ open гэж уурах бичигтэй байна. За. Тэрүүгээр нь хэдүүлээ ингээд ураад авчихсан. Вау. Дээд хэсгэр нь юу вэ? Окей. Оо энэ гоё юу? Тийм. Урж байгаа тий. Тийм ээ. Сайн сэгсэрч байгаад дээгүүр нь уурж аваад. За хоёрчлаас нь татаад яган дээр тавьчих. Гайхалтай.
За drip coffee хийхэд хардаг тодорхой техник байдаг. За хамгийн эхлээд кофегоо багахан хэмжээний усаар норгож жигд чигэлж буюу одоо норгож өгөх хэрэгтэй байдаг. Бас. Ингээд орхиж гэсэн. За тэгээд анзаараад харах юм бол кофе маань дээрээ ерөөхдөө жоохон хөөсөлдөг. За энэ маань болохоор нөгөө кофений дотор байгаа агаар маань ерөөхдөө гарч өгч байгаа гэсэн. Жигдхэн гоё норгоод өгч. За энэ процесс маань ерөөхдөө нэг кофего нэг 10 секунд ингээд норгоод хүлээж агаар норгоод шүү дээ. 3 4 5 6 7 8 9 10. За ингээд арай хурдан талсан тий. Дахиад 1 2. Хоёрын аяг бол одоо 330 грамтай аяг гэсэн. Ерөнхийдөө энэ drip coffee маань 12 грамм кофе байгаа. Аяган дээр нөгөө хэмжүүргүй учраас жоохон хэцүү байх юм бол ер нь аягныхын талаараа тийм тий. Тийм талаасаа жоохон илүү байх юм бол дундаж байх. За тэгээ хийхдээ болохоор зэрэг голоос нь нар зөв нар буруу исэн ч болон тойрог хэлбэртэйгээр эхний нэг дүүрэх шаардлагагүй. Жоохон ингээ болох амраач. Оо за. Тийм. Ерөнхийдөө усаа 1 2 3 салгаж хийвэл. Нэг доор нөгөө ихийгээ доош нь урсгаар ерөнхийдөө хандлагдах процесс маань жоохон. Тийш. Шингэн кофе болчих. Тийм байт юм тий. Би нөгөө нэг ийм бас кофег зүгээр шууд ингээл усын хийгээл тэнгуут ингээ амар жоохон гараад амтна гэснээр ингээд амар юм баг нэг кофений амтна айгуу сул тий дагаад идэх байхгүй. Drip coffee-ний хувьд болохоор зэрэг энэ саасан фильтрийн кофегийн тосыг нэлээд шингээгээд авчдаг учраас кофе маань арай илүү цэвэрхэн, арай илүү цаашиг, арай зөөлхөн гарч ирдэг. Арай жоохон хатуу кофе уух дуртай хүмүүс бол ер нь жоохон эспрессо тал руу эспрессо машинаар уураар айгуу даралцтай шахаж өгснөөр тостой өтгөн кофе гардаг. Тэгэхээр бас яг нөгөө зарим хүмүүс нөгөө drip coffee уугаа жоохон шингэн байна гэдэг комментүүд өгдөг байхгүй. Тэгэхээр drip-ийн хувьд бол ер нь жоохон өөрөө шингэн байх талтай байх гэдэг. Гэхдээ усныхаа ratio-г сайн тааруулж чадах юм бол айгуу гоё чанартай кофе ууж болно. Чи өдөрт хэдэн би бол нэг 3 аяг кофе уучдаг. Гэхдээ нөгөө кофе хууга зүрх салганлаа гэдэг штэ. Бидний нөгөө нэг өдөр тутамдаа ихэвчлэн авдаг кофенууд дандаа робуста сортын кофе гэдэг байхгүй. Робуста сорт нь болохоор зэрэг айгуу гашуун кофе өндөртэй. 1 грамм робуста кофе 24 мг кофе байдаг бол арабика 1 граммд 12 мг. Тэгэхээр баг 2 дахин баг гэсэн. Тэгэхээр би 2 аяг кофе уужиж одоо гадуур кофе шопоос игийн кофе 1 аяг уусан гэсэн. Тэгэхээр 3 4 аяг кофе маань үндэ яг нэг 2 аяг робуста гэсэн байхгүй. Тэгэхээр бас нөгөө кафенд мэдрэх хүмүүс маань юм арабика сортыг өөр бас сонгож хэрэглүүл айгүй тохиромжтой байдаг. За та хоёрын маань аяг талтай. Миний хол бараг ирж юм байна. Тий. Одоо энийг болсон бол доош нь яваад дуусчаар фильтрээ аваад хогийн савгаа хийчихээ. Одоо ингээ нэг удаа ихээр болчихж байгаа. Баярлалаа. За амсах. Тэгээ. Одоо амсахтаа яаж амсах вэ? Уруулаа ямар байдаг вэ? Кофений нөгөө ихний сипиг болохоор уруулаа жоохон сороолгож байгаа. Амруугаа ингээ сорж уудаг. Сороод амрынхаа бүх ингээ доторх талбар ингээ цацруулж ингээ амсдаг гэсэн. Амруу нөгөө цацарч өгөх хэрэгтэй. Одоо миний бол жишээл оронжтой ингээ амруу гэдэг л оронж. Тэгээд уугаад дуусны дараа амд чи ингээ амд үлддэг. Яг винотой адилхан гэсэн. Вино ярддаг штэ. Аманд үлдэх хамт ярддаг штэ. Тэгэхээр кофе өөрөө жимс учраас бас яг адилхан. Аманд үлдэх амт нь шалгуур. Гүцэлцэнтэй кофе бол ялангуяа айгүй гоё амт жимс үлдэж байгаа. Томныхыг амсаа. Тий. Би энийг уурнаас. Санахыг өгөх шууд юм юу гүзэлт үнэртэж ш тий. Ой шүү. Нэр энэ айгуу гоё юм байна. Зэлцэнтэй нас айгуу гоё юм. Гоё. Баач болохоор би бол танаар захиалаад авчдаг шүү дээ тий. Хүмүүс яаж аа? Манайх яг одоогоор бол онлайнаар кофе зэг, луксор зэг юм ингээд вебсайтаар. Луксороор явж байгаа тий. Эсвэл манайхтай шууд холбогдоо луксор юм ингээд Instagram хуудасаар холбогдоо. Шууд уцаар захиалах авчихж байна. Үнэхээр гоё. Баярлаа. Цэцтэй гоё юм. Ингэж болно тий. Тэгээ нэмээд маань сая дэлгэнд маань яг энэ аяг утсан байгаа. Харин тийм биш. Тэгээд ер нь кофенд зориулаад зөвхөн кофенд зориулж ирлээ.
За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Зүгээр харин ч ирсэн ч баярлалаа. Challenge таалагдсан уу? Сонирхолтой. Гоё ялаа. Би тэгээд бэлэг авцсан. Би хожигдсан л доо гэхдээ ундрагч надад бэлгээ өгсөн. Үндэ ундрагчд бол амар их баачаа байд юм уу? Төр наад. За, яраг аймаг одоо амар гоё хөнгөнөөр жоохон жаачи ихлүүлээ. За. Тэмдээ одоо ингээд ундрагч тэнгэлээдээс болон бусад киноныхаа ингээд хувцснууд дээр бүр амар анхаардаг. Бүр үнэхээр амар анхаардаг. Тэнгүүд л одоо хажуу талд нь нэм агч дизайнер хүн байгаа даа шүү дээ. Тэгэхээр тоор яг нэгхэн монголчуудын ялангуяа ингээд хувцсан дээр гаргадаг яг нэг алдагаал болчих гээд яг хувийнхаа зүгээс хэлбэл Хүмүүс нэг эмэгтэй хүмүүс ингэдэг шүү дээ. Би хувцнууц нэг тоодгүй мөө гэдэг шүү дээ, тий. Тэгж хэлсэн хүнээ би толон тараа зогсож байгааг нь хардаг байхгүй юу? Тэгэхээр тоогод байгаа байхгүй юу? Ууг нь бол. Ууг нь. Тэгээд тэр хувцаа ч гэсэн өмсчүүдэд энэ зүгээр ээ нөө гэж л авч байгаа шүү дээ, тий. Тий. Тийм болохоор хүн анхаардаг байхгүй юу? Тий. Зүгээр өөрт зогсон хувцас гэж байдаг болохоос биш. Энэ палажийг заавал өмсөх хэрэгтэй гэсэн яг байдаг л байгаа л да. Миний хувьд бол яг тийм биш, хүн өөртөө таарсан зогсон юм авах хэрэгтэй. Зарим үед зарим эмэгтэйчүүд өөрийгөө хувцаараа муухай харагдуулдаг байгаа юм шиг гэсэн. Эсвэл энэ эмэгтэй харахад энэ гоё юм өмссөн байна гэдээ айтлах юм авах ч юм уу тий. Зүгээр цэвэрхэн хувцас тий. Зүгээр цэвэрхэн байхад л болох юм шиг надад санагдаад. Тий. Тэгэхээр ингээд цэвэрхэн гэж бодог тааруулж бодоол тэгэл нэг цэвэрхэн нэг бодвол өмсөө явж байгаа ч гоё харагддаг шүү дээ. Ер нь бол тийм. Тэгээд яг нэг юм нь болохоор ингэж санагдсан. Ер нь хүн одоо эрүүл тэгээд биендээ арчаатай байх те дасгал хөдөлгөөн хийдэг хүн ер нь ямар ч хувц өмссөн ингээд цаанаасаа л нэг юм нөгөө цэмгэрч юм гэдэг юм уу юм яг үнэ цэвэрхэн гоё л харагддаг юм шиг. Яг үнэ. Тийм. Эрүүл яг зүгээр эрүүл асыг тий. Хувцсан дээрээ ингээд өөрийнхөө биен дээр хувцс тоох биш тий. Биеэрээ тэр хувцсыг өмсмөр байгаа байхгүй тий. Ваа ямар гоё үгүй. Тий. Тийм байна тий. Тий. Гоё. Та нарт найруулагч өөрөө тийм хэлэх үг байд юм уу? Найруулагчаасаа буцаад асуусан. Тий. Нэг асуулт асуух гад яг энэ жишээ орсон. Хувцсыг худалдаж авдаггүй эсвэл ингээд өөрийнхөө identity-г худалдаж авдаггүй гэдэг дээр. Identity-г худалдаж авч. Мэдээж. Ууг нь бол тийм байхгүй. Тий. Тэгтээ хүмүүс яг тэгэж бодохгүй. Тэгтээ даалт ухамсараараа бол тэгэж авч байгаа. Identity-га. Тийм ч. Угсаа тийм. Санамсаргүйгээр тэгэж авч байгаа. Одоо даалт ухамсарлаа арцгаая. Би тэгтээ манай сүрээ биш стилисттэй миний хувцснуудыг ингээд нөгөө улирлууларлаар нэгж гоё шүү. Тий. Захиалаад аваад өгчдөг. Тэгээ ерөнхийдөө надад нэг гоё юм юу өгцөн. Ийм ингүүл зүгээр гэсэн юм өгцөн. Миний өстой үнэхээр намайг өөрчилсөн юм бит таахгүй юу. Би ч өмнө нь бас л одоо би ингээд тэр хувцас үстэй зураг харахаар яна сүрээ битгий араасаа гэж. Тэгэхээр нөгөө нэг одоо яг personal яг ингээд стилистийн үйлчлэгээ үзүүлэх гэдэг чинь айгүй тэр хүндээ ингээд чухал зүйл байгаа зү тэ ингээд бүр шууд жинхэнэ яг таныг ингээд гаргаад ирчихэж байгаа зү тэ. Яг сүүлийн би ерөөсөө асууж ярилцахгүй дандаа өөрөө дураараа хувцлаад байгаа. Одоо тэгээд зураг мураг харчаад шүүмжлэх юм гарчлаа байх манай. Тэгэл би за яг ер нь их юу замбраатай болсон. Тийм. Тэр айгүй чухал. Чухал тий. Манай хоёр өнөөдөр өмсөж ирсэн хувцас л та бидэнд танилцуулаач ягаад энэ хувцсыг сонгож өмссөн. Бас гоё асуулт. Чи бодож хувцснаа? Тийм бодсон. Тийм. Bella Fraud гэдэг Bella Fraud лөө тэ. Нэг fashion designer тэгээд fashion neurosis гэдэг нэг тийм подкаст явуулдаг. Тэгээд тэрэн дээр нөгөө хамгийн ихэнд ирдэг асуулт нь тийм байдаг байхгүй. Дизайнер ч юм уу, creative director-уудыг оруулдаг. Тэгээд тэрэн дээрээ яг асуухтаа ингээд юу та өнөөдөр яг юу бодож те одоо яагаад энэ хувцсыг өмссөн бэ гэж асуудаг. Тэгээд тэр яг юм нөгөө өөрийгөө яаж бэлтэж тэг ямар сэтгэл зүйтэй ирсэн гэдэг нь юу байгаа байхгүй те одоо юм. Тийм байна. Тийм. Одоо яг та ямар юун дээр явж байна?
тий момент дээр банч гэдэг юм уу нэг тэр нь ингээ шууд тэр юугаар нь гарч идэг юм байлээ. Яг нь миний хувьд би бүр амар юм яг өдөр тутамд байдгаараа л ирэл гэж бодсон. Яг өөрөөрөө би өдөр тутамд ямар байдаг их ганглал ингээд ах юм байхгүй. Би бүр зүгээр ганцхан бүгчтэй тэгээд ийм ганц юм жижигхэн юм ихтэй. Гоё хараад. Тийм тэгэл зүгээр өдөр тутамд өмсдөг. Готлол гоё шүү. Антимаз. Би нэг бас сүүлийн 2 сар баг өдөр болох юмс. Хөл нэвтэх юм аа. Нэвтэхэн тийм тэгэл тэгж ирээ да. Өнөөдрийн яраас ер нь баг тийм болох байх л гэж бодсон. Нэг тийм маш энгийн гоё юм. Жинхнэрээ яг гоё үнэнгээрээ байх бах та. Ухаантай. Умница smart. Би болохоор юу яасан? Би уг нь чам зориулаад ийм заагвартай юу хүмүүс бэлдэж ирсэн бохгүй юу? За. Тий. Энэ хувцас болохоор миний яг өглөө гэрээсээ гарахтаа өмссөн хувцас байхгүй юу? Тэгснээ би гинт би шийдвэрээ өөрчилсөн. Хүүши би нэр кеталтын цамц өмссөн явж байгаа юм биш үү? Энтэйгээ орчихъя гэдээ би орсон баг. Та ч гэсэн тэгвэл яг л өглөө зүгээр л яг өдөр тутамдаа гардаг шигээл хувцастайгаа. Тэгвэл цаанаас амар гоё ингээд таарсан бааз тий. Nice. Тэг би чинь гэртээ гэрийнхээ хувцсыг ганга хувцаад байна шүү дээ. Тод өнгө тод өнгөнд дуртай. Гэхдээ байнга увч чадахгүй учраас миний удалгын хувцас гэрийн юмнууд айгүй тод өнгөтэй. Тий. Та зөвхөн юу тод юм өмсөх дуртай юм шүү. Ер нь дуртай байхгүй юу? Тэг өмсөлтөө. Зүгээр үү? Гоё зохицуулал бас гоё шүү дээ. Тийм ээ. Тий. Тэгнэ. Тэгээрээ. Чист урам өглөө. Тий. Сүүл дээр Unitel-ийн юун дээр очсон таны. Тий. Юу ч луг ч юмс гоё илээ. Баярлалаа. Гараад ирсэн Instagram дээр. Тэгээ шууд нүдэнд тусч ирсэн. Нэг тийм purple өнгийн, тий, жоохон dark purple. Скол жоохон улаан туйтайсэн уу? Purple ах. Яг гоё л. Баярлалаа. Энэ 10 жилийн хугацаанд Кидалттэй одоо таны анзаарснаар бас ундраагчийн анзаарснаар кино урлагт хувцсны салбарт гэд та хоёр гэд хэр өөрчлөлт оруулсан гэж бодож байна. Өөрсдийгөө. Цаг үетэйгээл яг хөлөө нийлүүлээл арай жоохон урд нь алах гэж хичээгээд л зүгээр явж байгаа л гэж хардаг. Тийм. Яг өөрчлөлт цаг үетэйгээ гоё. Тий. Одоо өөрчлөлт хийж байгааг үнэхээр чадсан бол тий. Тэрийг бол манай одоо тууштай явж байгаа үйл ажиллагаа тий. Тэгэд манай хэрэглэгч нар л яг бодит үннийг хэлж чаддаг баг гэж бодож байна. Чанаарчсан. Тийм өөрчлөлт шүү дээ тий. Тийм. Яг хоо бид нар ер нь тийм ингээл бистай тим юм хийж бүтээсэн болохоор тэрний дараа бол эднэр хүмүүс тийм болсон гэж ярих надад жоохон юу санагдаад байт. Эвгүй жоохон моралгүй юм шиг тийм санагдаад байдаг. Манайхтай яг хөө бид ер нь бол ерөнхийд нь менежментийн бол нэлээ өөрчилсөн баха. Манайтай адилхан нөгөө одоо жишээлбэл багт ямар хүмүүс стандарт нэлээд дагсан бид нар гадна. Тэгээд үйл ажиллагаагаа болохоор яг компани системд оруулсан. Түүнээс ч нөгөө урлагийнх гээл нэг цуглачаал тэгэл нэг прожект дээр ажиллачаал таалдаг маадаг биш тий. Ер нь бол тогтмол ажилтдаг. Ер нь тэгэл одоо жишээл хамгийн наадлын жишээ чинь гадаадд кино гаргах кино театр түрээсэлж аль биесээр гаргадаг манайх ах чинь Солонгос, Япон, Америкт яг кино одоо яг миний гаргасан газар миний явуулсан хүмүүстэй явж киночд киногоо гаргадаг. Тэр нэг гоё надаа амраа өгүүлж ирсэн. Амрааг тэгж хэлснээс хойш би яг би ингэсэн байж тээ тий. Амраа нэг найзаа тэрвэрээ минь найзтай тэр гадагшаа кино гаргадаг мөсөн уулыг хүмүүс хагалсан шүү найзаа гэт тэгсэн чинь надад тийм санагдав. Би амраадс баярлж ирсэн. Вау. Амар гоё ингээд хүнд юм. Та өөрөө тэрийг мдээгүй байгаа зү тий. Тэг кино салбар тэгэхээр тэгэл тийм л мэдгүй зөндөө юмнууд бол мерсер юм байгаа л. Тийм баг. Тэрэн дээр манай багийнхан бас та ингээд бүгд Кидалтыг мэдж байгаа юм чинь хэлээрээ миний анзаарснаар бол залуучуудын брэнд гэдгийг бас нэлийн тодтогч гаргаж ирсэн юм шиг
санагдсан. Би тухайн үед яг 16 настай л байсан. Тэгээд яг тэндээс гараад тэгээд хамгийн тод үлдсэн нь болохоор зураг авалтууд. Зураг авалтын бидний хамгийн нарийн ажилтдаг юм. Зураг авалт, видео, бүх юм чанартай, дээд түвшинд хийгдэх хэрэгтэй. Тэр чиний нөгөө бильярдтай. Сая сүүлийн нөө. Манай хоёр бүр орлоод үзээд байсан гэж. Тэр гоё хэлсэн тий. 10 жилийн нөгөө айд зориулсан сая сүүл. Тий. Нэрээ тэрэн дээр яг би нөгөө бас хаяа өмнө нэг модель энтер хийдэг байсан. Тэгээ видео интернет одоо юу гин зар сурталчилгаа юм хонд ордог байсан. Тэгээ тэрэн дээр нэг гайдтай болохоор за окей гэл нэлээгэл хийгээл. Тэгээ илний жүжиглэлт гэхээсээ илүү нэг зүгээр нэг юм жоохон поз энтер аваал те нэг ингээл болчтой байсан чинь. Яг сүүлийн тэр одоо кедалт зориулсан 10 жилийнхаа юу хийх гээ видео хийх гээд яасан нэг баг зэрэг нэг жүжиглэлт орохгүй юу. Тэг ингээл нэг юм хумраа харж аюу хэцүү юм л шүү. Би тэгээ яагаад ч ингээд нэг би ингээд өөрөө биш алцсан юм шиг санагдал. Ингээл яг яаж харах хэрэгтэй лээ. Жүжигчүүн гэдэг чинь нэрээ бас шал өөр ертөнц вэ шүү гэж бодсон. Тэгээ танаас тэрийг асуу гэж бодод. Камертаа харцах. Тий, одоо тэр чинь яг л нөгөө мэрэгчлэл байхгүй тий. Тий. Үнэхээр хэцүү юм байлаа. Миний хувьд бол өөр юм байсан. Тэгтээ яг тэрнийг чинь нөгөө нэг юу яадаг. Чи хэрэг өөр хүний юмд тоглож байсан бол чи зөв зүгээр чадна. Хүн өөрийнхөө юм дээр аягүй тэнэг болчтой юм. Нэг тэгдэм шүү аа. Тэгээ би дараа нь үзчихэд. Тэгтээ чи аюу гоё байсан. Тийм үү? Баярлалаа. Өөр яг жоохон өөрийнхөө юм дээр би одоо жишээлбэл эзээч дээр ингээд нөгөө одоо манай маркетинг манай менежер охин захирлаа ингээд таны зургийг ингэж аавна гэд надад танилцуулахгүй юу. Тэг чи би ингээд тэрнийг ингээ хараад гоё муухай гэхээсээ илүү энэ зөв үү утга авцалтаа гэж бодхоосоо илүү өөрийнхөө юмд нэг сонин юм санаа зовд идэв л шүү дээ өөрөө тоглоод байхаар. Та тэгвэл тэгсэн бол би өөрөө бүр тэгэх юм байна. Тий харин тэг хүний одоо юмд орохоор би чинь ингээл гэл ингээд өөрийнхөө талаар нэг сонин ингэ ичээд идэв юм. Мэдгүй ичж байгаа мó яаж байгаа нэг тийм юм. Тийм байна. Тэгэхээр чи одоо тэгж бодохгүй. Чи айгуу гоё харагдчихлаа. За баярлалаа. Харцмарц бол алж илээ шүү. Яа баярлалаа. За одоо тэгвэл захианы хаа гэсэн боо. Нэр захиа байгаа л үү? Дандаа захиагаа марцсан шүү дээ. Залуучуудаа дэмжиж ажиллаж байгаа Silver brand-ийнхаа гарын бэлгийг өгөөд гоё тартаа. Гарын дор гэлс. Гарын дор гэлс гэдэг одоо чи над гоё. Silver walk with confidence. Энэ болохоор илгэн гутал нэх. Энэ болохоор нөгөө гутлыг нөгөө гадны юунаас хамгаалдаг. Энийг цацчих. Гутлаа цэвэрлж шүү дээ. Тэгээд ингээд цацчаар шороо, ус юунаас хамгаална. Усны нөгөө хамгаалт болоо цацдаг тий. Одоо нөгөө бид нар чинь гутлаа авчаал гутлаа бас хүмүүс чинь гоё гутлаа өмсчих одоо тэрнийг бас нэг удаан өмсчих мөрөдөг тий. Тийм шүү дээ. Энэ болохоор яг нөгөө олон жилийн түүхтэй гоё юм туршлагатай компани байгаа үйлдвэрлэгч. Тэгээ энэ алгаар хөөсөн цэвэрлэгч. Одоо чи ямар ч материал та гутал ямар ч өнгийн гутлыг хүүзтэй бүх юмыг чи энэ хөөсийн цэцэл цэвэрлж чинь. Угаачин гэсэн баг гадна талтай. Тэгээ энэгээр мөц даван маун хамаагүй. Тэгээ энэгээрээ хөөсөө цэвэрлээд арчиж. Өөр юм баг. Аяг гоё байгаа зү. Өстой гоё бэлэг байна. Харин тэгээ би энэ Silver брэндэд бүр баярлаад байгаа. Манай юу фильмийн менежер над руу яриад тэгжсэн байхгүй юу? Мандрагч юу фильм юу ч хийсэн манайх орон шүү. Бид нар дэмжин. Бүтээгдэхүүн сурчлагаасаа илүү танах ингээд нөгөө 21 аймгийн нэвтрүүлгийг үзчихэд тэгээ манай өмнөх кинонууд үзсэн. Тэгээд ингээд гоё юм хийгээд байдаг учраас итгэдэг. Тэгээ өшөө гоё юм битгий зогсоогоосаа гэж хүсэж байгаа. Гоё. Тэгээ XZ дээр бас тэгсэн тий та нар тэгээ таны тэгээ гоё хийж байгаа юм чинь ингээд баярлалаа. Харин тэгээд би харин айгуу гоё хамтарч ажиллах тууштай. Энэ болохоор ням бактери устгагч гоё өнөр дарагч готлон дотор өдөржин ингэж гадаг би авч ирсэн юм байна. Ясаг хөрхи. Тинг ингэх мэт юм гоё юмнууд байна. За ташгүй дээ. Тийм. Тэгэд нөгөө бид нар чинь гутлаа цэвэрлээд байх тусам нөгөө хуучрахгүй
хөрхнөр юмыг арчлах гэсэн гоёор байгаа гэдэг шүү дээ. Тэгээд ийм гоё арчилгааны гутал арчилгаа. Баярлаа. Энийг би яг өөрөө авчилж найрлагчийг заагүйсэн бол тэгээд Шамшигдуулах гэдэг. тэгээд дараахан би яасан хүй тэрийг арчлаа. Баярлаа ямар гоё юм бэ. Зөндөө бэлэг авчлаа шүү дээ орж ирээд. Амжилт амархан ирдэг үе. Өдөр бүрийн хичээл зүтгэл тууштай байхыг шаарддаг. Тэ бэлтгэл дууслаа гэд анхаарал дуусах ёсгүй. Бэлтгэлийн дараах арчилгаа амжилтын нэг хэсэг. Silver гарын дор Girls. Хүй би чамд комик авчирсан. Бас уу? Тий. Вау. Гар дээр аваад бид нар хит анж байгаа. 78 9 санж. Тэгээ би чамд дараа нь бичээд өгье. Тэгээ таны гарын үсгийг авъя. Манай бүтээл. Баярлаа. Ямар гоё юм бэ. Зүрхний химнэл 1-р бот. Комик ном юм биш үү те? Анс хот. Ирээдүйд өрнөлтөө. Тэгээд им AI-аар өдөртүүлсэн нийгэмд манай баатрууд одоо яг тэрний эсрэг ингээд тулалдж байгаа. Тэгэд гол нь нэг юм эмэгтэй баатар гол дүртэй. Үрий. Ямар хүрх нэртэй. Гоё. Гоё өөр амир дуртай. Хэдэн оны үеийг харуулж байгаа. За бараг 3000-аад оноо. Тэг ер нь нилээ ертөнцийн гоё тий. Манайх нэг хийсэн санаа. Онс хотыг нөгөө нэг онсын тоглоом байдаг шүү дээ Монголын. Тэндээс санаа авч хийсэн. Аха. Бас нөгөө онсын тоглоом хүүхдүүдэд мэдүүлэх гэдэг шүү дээ бид нар авах гэдэг шүү дээ. Тэр гоё үйлдвэрлэлийг дэмжүүлэх гэдэг шүү дээ. Тийм шүү дээ. Тэр чинь одоо бидний бас нэг л юу шүү дээ. Өв шүү дээ. Тийм. Онсын тоглоом. Тэг зүрхний имэл гэж яагаад нэрлсэн бэ? Зүрх нь манай гол дүрийн зүрх нь очир утгатай гэх юм уу гэж гоо. Кибер зүрхтэй охин байхгүй юу? Яг энэ тухайн үед хүмүүс ихлээр зүгээрээс кибер зүрхтэй байх юм. Хүн төрөлхт ер нь тийм болно гэж тий. Тэр өөрийгөө мэдэрдэг шүү дээ тий. Ямар оройгосоо тийм ээ. За. Тэгээд яг хажууд нь монгол бичгээр бас бичсэн байгаа. Жирүүхэн нөө химнэл тэ нэгэ дүгэр бот гэнэ. Та хэдийн бас нэг хийдэг тий дээр тий манай монгол байгаа юу? Би аваас 10 жилдээ сурцсан. Тий. Тэгээ одоо яг дунд шатны эхлэхэл явъя гэж бодож байгаа. Монгол хичээл орж байгаа. Манай харин өөр юу байгаа гэлээ. Уртын дууны хичээл орж байгаа. Тий. Тэгээд манайх дээр ер нь одоо манай heritage-ийг яг богино танилцуулах юм бол ер нь одоо бидний нэг юм өв тэгчнэр байгаа штэ Монгол улсын тий эрдэмтэд. За тэгээд тэр хүмүүсүүдийг бид нар яг за сургууль дээр нь очиж сонсхийг үл хэцүү тий. Тэгэхээр яг тэр хүмүүсийг гоё яг залуучуудтай холбоод ингээд орон зай үсгээд тэгээд ивент зохиогоод тэгээд тэр мэдлэгийг түгээж байгаа. Айгуу гоё. Бараг хизээ эхэлсэн. Бид нар 25 оны 9 сард биш ээ. Тийм 25 оны 9 сард эхэлсэн. Надад азаа тайлбарлаж өгчээсэн тий. Тий. Тэгээд өв соёлтой нь холбоотой яг бид нар судалгаа хийгээд сэдвүүдээ ингэж жагсаасан чинь бүр маш их сэдв гарч ирсэн. Тэг яг үндсэн одоо сэдвүүд одоо том сэдвүүд нь л энэ 21 орчим байгаа даа. Тэгээд тэр 21-ээс ингээл задраал маш их тийм дуусахгүй олон үндэстэй ууг нь бол өв тэл юм байлээ бид нар. Тэгээ тэрийг ингээ гоё бүгдээрээ хамтдаа мэдээд явах нь айгүй чухал. Тийм. Тэгээс энэ асуудлыг хөндөж байгаа яа чи энэ жилээс бүр амар юм бүүм хийсэн шүү дээ. Энд тентгүүл илүү их тийм нөгөө Монгол гэсэн юмыг одоо мөн чанарыг нь илүү сайн ойлгох гээд хүмүүс хийж эхэлжээ. Тийм байсан шүү. Нэстэ гоё юм байна. Баярлалаа. Энэ жил нэг тийм Монгол нэг юм сэрэлтийн гээ те. Сэрэлтийн жил. Яг зөндөө сэрэл явж байгаа л та. Одоо илүү нөгөө үр дүн гарч ирж байгаа олон те. анзаарч байгаа. Захимны дөхтөө ямар гоё. Солонгоод баярлаа. Солонгоод баярлаа.
Nice. Энэ хайрцаг нь ямар гоё. Энэ манай цаг хугацааны хайрцаг. За ингэсэн байна. 30 хэдэн настай өөртөө бичих загтал ундрмаа гэсэн. Cheers. Ваа. 50 настай өөртөө бичих загтал ням суурин нима. За би эхлэв. Ямар вэ? Чөө миний загтал. Би сүлдээ үнэхээр нөгөө байнга ингээд өөртөө загтал бичгээр Та нэр оролцсон хүн болгон дээр ингэж захаа бичсэн бах тий. Өөх тэгэхээр чин вау хэдэн үнд бичсэн бэ? Одоо хэдэн удаа өөртөө зориулж бичсэн бэ? Одоо 15 дахь цаг. Хөөх. За сайн уу эрхэм хүндэт ундраа маань минь чамдаа нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Би чамд маш их хайртай. Яагаад гэвэл чи 50 нас хүртлээр мөрөөдлөө дагаж зоригтой алхаж олон сайхан зүйл бүтээж ирсэн байна. Өөртөө ихтэй мөртлөө хийсэн зүйлдээ хизээж ханд суулгүй. Дараагийнх нь юу вэ гэж үргэлж урагш тэмүүлдэг. Зан чин надад хамгийн их таалагддаг. Nice, ямар гоё юм. Өөрхөн цаатгах чинь жоохон урам өгсөн. Чамд гайхуулж ярмаар зүйл надад зөндөө байна. Кино, нэвтрүүлэг, жүжиг, анимашн, бизнес, олон сайхан төсөл. Чи үнэхээр их хөдөлмөрлөж их зүйлийг бүтээж байгаа. Тэр бүхний төлөө баярлалаа. Баяр хүргэе. Согой. 27 таттай ундрмаатай. Яг одоо дуртай брендийнхаа үүсгэн байгуулагчтай сууж ярилцж байна. Чиний үеийн маш ухаалаг аятах эмэгтэй. Аятах эмэгтэй. Хөөрхий. Үннийг хэлэхэд одоогийн чамаас ч мундаг юм шиг санагдаж байна. ККК гинэ. Гэхдээ санаа зовлтгүй чич бас тийшээ явж байна шүү. Чиний хамгийн том баялаг бол замдаа олон сайхан хүмүүс, үнэнч найзууд, хамтрагчд юм аа. Үнэн шүү. Хамгийн сүүлийн үеийн мэдээ гэвэл чи хүүхдүүдэд зориулсан комик ном гаргасан. Бага насны мөрөөдөл, төсөөлөл, хайр, сайхан бүхнийг хүүхдүүдэд хүргэхээр дахин нэг алхам хийжээ. Би чамаар бахархаж байна гэж. Би ч танаар бахархаж байна. Баярлалаа. Тэгэхээр эрхэм хүндэт ундрмаа минь түр азнаад өөрийгөө нэг хараарай. Чи хангалттай хийсэн бас цаашид хийх зүйл чинь бүрч их байгаа. Чамд амжилт бүхнийг хүсье гинэ. Жоохон урам өгсөн 30 Тийм байна. Гоё. Би уушаад өөр марчлаа. Яг нөгөө тэр үедээ ингээд өөртөө ихтэй байгаа ч гэсэн тийштэй. тий өөрийгөө жоохон голонгоо бас тий Тийм. тэгэл ингээд улам хичээх хэрэгтэй гэл ингээд тэр үеийн хичээл зүтгэл хүний Тийм шүү. насаа их тусам тэжээд юм байна. Бүх юмар залуу насны хөдөлмөр бүх юм надад юм төсвөр, төвчээр, хатуужил бүх юмыг ингээд би олгоол миний тэр төсвөрийн ном, төвчээрийн ном тий өөр юу гэдэг мэдрэмжийн ном бүгдийг ингээд хууцын нэмээд зузаан болгоод ит юм байна. Задуу насны хийж байгаа болгон. Тэгээ тэр болгон бас миний одоо 50 эдтэй ундрмаагийн гიშгэж цанхаар харах одоо өндөрлөг нь улам ингээд айгүй бас юм боломжийн амархан хурдан ингээд юм мацаж биш те гоё. Тэр чинь нөгөө залуу насны л хичээл зүтгэл юм байна л гэж хэлэх гээд байгаа. Тийм байна. Тэгээ би жоохон өнгөрөөс. Өөрийгөө. Тавгасаа магтад сайн чаддаг юм байна. Читээ ундрмаа жоохон магтсан. Гоё юм. За ингээд миний хамгийн дуртай хэсэг 50 настай өөртөө бичсэн загтал сайн уу нима тэр үед энэ нэрээрээ дуудуулсаар байгаа болов нима гэж дуудуулах юм байна те нима эсвэл бүтэн нэрээрээ ням сүрэн нямка няма гэж дуудуулах дуртай болсон ч байж мэднэ магадгүй бүр нэрнийхээ утгаар нарны сахиус гэж хоцлуулах дуртайж болсон байж болно. Илүү өөрөөрөө байж мөн чанартай ойртсон болов элдэг дур, дүр, маск, хэв маягнаас улам холдож эсвэл хаана, хизээ, хэрхэн биеэ авч явахаа маш сайн мэддэг дотроо тайван хэрнээ хүчтэй жинхэнэ мастер майнд болсноо аль нь ч байсан тэр хүнийг төсөөлөхөд сайхан байна гэж.
аль нь ч хэлсэн гэж бод. 50 настай өөртөө загтал бичих гэж суутал яагаад ч юм аав ээж хоёроо бодлоо. Тэр хүмүүс яг одоо амьдралыг яаж хардаг бол магадгүй олон асуултынхаа хариуг олчихсон суудаг бол байхдаа миний анзаарснаар аав ээж хоёр өдөр бүр хамт сэрж бие биедээ халуун дулаан өг хэлж гэр орноо гэрэл гэгээтэй байлгаж үр хүүхдүүдээ сайн сайхан амьдрал босгохын төлөө үнэнчээр хөдөлмөрлөж зөв замаар алхаж байгааг хараад нэг том зүйлийн ард гарсан мэт санагддаг байх таа гэж. Тэгтгээ. За аав ээж дээр очиод гэрээсээ гарахад нэг л ариусаад итгэчихсэн юм шиг жинхэнэ healing place мэдрэмж гинэ. Аав ээж дээр очихоор тий. Гоё хэлсэн байна. Тэгээд 50 наснда хүрсэн таныг бодоход хамгийн түрүүнд нэг зөвлөл санаанд орж үлээ. Би ч бас ийм гэр бүлийг бүтээсэн байгаа. Чи зөндөө юм бодогдож байгаа захиа өвчгээр. Тэгсэн би уйлсан шүү дээ. Тийм. Одоо ч та ярихаа би ингэ сониулгаад ах юм. Би бас энд бас хөрхөн бяцхан ингээд нүд ингээд ойтох настай л байна. Мэддэг мөртлөө хизээч хэлж байгаагүй ч гэсэн гэр бүлээсээ авсан хамгийн том эрдэм бол энэ болоо гэж талархаж байна. Одоо бол хийхийг хүсдэг хэрнээ амжихгүй орхидог олон зүйл байна. Ажил, төсөл, уулзалт, хариуцлага гэд амьдрал их завгүй явж байна. Харин тань дээр очиход лагерийнхаа байшинд ямар ч байсан сайхан урлагаа байгуулсан байгаа шүү гэж. Яна уйлцаа. Яг тийм. Би нэг хөөргө уйлахгүй ах гэж бодсон чинь уйлчлаа шүү. Тань дээр очиод гэдэг нь ямар гоё юм те. Өөрийнхөө 50 насн дээр те. Бас чи гэж чадахгүй юм билээ ингээд. Тийж гинэ. Тийм, шууд ингээд хүндлэмээр санагдаад байт юм лээ. За лагерийн байр бол айгүй гоё чиний мөрөдөл байгаа юм байна те. Урлагаа болгоно гэж те. Одоо яг нөгөө нэг хиймээр байгаа болохоор чадахгүй байгаа учраас за зэ. Тийм 50 наснд бол хийцэн байна. Тиймээр байна гэл. Тийм. Айгүй удаан болж байгаа. Чи бол дөнгөж 20 эцтэдээ кедалтыг байгуулсан биз дээ. Тэгэхээр чи айгүй эрт ингээд юугаа тавьсан байгаа байхгүй юу? За тэгээ бид нар байшинд очиод ингэх юм байна. Би очиод зураг зурна, баримл хийн, хувцаа урлана. Хаяа сайхан хүсснээрээ чанга дуу тавиад гэр бүлтэйгээ бүжиглэн, дуулна. Гой сонсогдож байна. Бас аялсан бүх газрынхаа тэмдэглэлүүдийг зөвхөж уншаад зурагтай альбомудаа үзнэ. Яа, лагер дээр тгээс сууж гоё юм тий. Тийм шүү дээ. Эсвэл ингээд битүү цаас орсон. Эсвэл ингээд ногоон юм мод харагдсан. Тийм. Магадгүй олон жилийн өмнө өөрийнхөө бичсэн үгсийг уншаад инээмсэглэх байх. Зарим дээр нь бүр кринжлэх байх гинэ. Та ха гэж. Хөөхөн ачцээ нартай болсон байгаа байх та. Тийш. Тийх байх та. Үнэн дээр тэр үеийг хурдан очиж хармаар байна шүү. Та олон хүнд хүрсэн хүн болсон байх. Алдар нэрийн тухай бишээ. Харин хийсэн зүйлсээрээ бүтээсэн соёлоороо хүмүүст өгсөн итгэлээрээ олон хүний амьдралд нөлөөлсөн хүн болсон байхаа. Гэхдээ албагүй. 50 наснда очиод харахад энэ бүхэн тийм ч чухал биш болсон байх. Наснда өөр үнцэнтэй байдаг гэдэг шүү дээ. Магадгүй энэ загтлыг уншаад 30 настайдаа ийм л зүйлийг чухалчилж боддог байж дээ гэд инээмсэглэх байх. Одоо бол би зогсолтгүй хөдөлмөрлөж байгаа. Урамтай сайхан хийж байгаа. Эрүүл мэндэд их анхаарч эхэлсэн. Ажил амьдралаа илүү системтэй, хүндээ ээлтэй байлгахыг хичээж байна. Бас хүмүүсийг ялгалгүй сайн муутай нь ойлгож хайрлаж сурч байна гэж. Тийм. Кедалт маань байгуулагдаад 10 жил болжээ. Саяхан 10 жилийн ой зориулсан хөөрхөн бичлэг хийсэн. Өөрөө гол дүрдэн тоглоод ха гэх. Гоё нэж байгаа байхгүй. Ха гэх. Зарим ккк гэж нэдэг байхгүй юу? Тийм ккк гэж чаддгүй юм аа. Энэ ха гэдэг бүр энийг явуулаад байгаа байхгүй юу? За. Тан дээр очиход бараг 30 жилийн ойн болох гэж байгаа юм байна. Гайхалтай. Тэр үед кедалт залууст зориг, итгэл өгдөг, гоо зүйн мэдрэмж,
хүний долоон эрх чөлөөг, дотоод эрх чөлөөг сануулдаг зүйл болсон байгаа байхаа хувцснаас илүү соёлоос илүү сэтгэл болж үлдсэн байгаасаа гэж найдаж байна. Гэхдээ нэг зүйл байна. Би танд ингэж байгаарай, тэгж амьдраарай гэж захимааргүй байна. Зүгээр л эрх чөлөөтэй сэтгэл дүүрэн амьдрээ. Учир нь та ямар ч хүн болсон байсан, ямар ч зам туулсан байсан, ямар ч сонголт хийсэн байсан би танийгаа хайрлнаа. Зүгээр л амьдрал сайхан шүү дээ. Шүү. Тиймээс үргэлж инээмсэглэж яваарай. Хайртай шүү. Тэврий 30 гаруйхан настай нэм байгаас. Гоё. Баярлалаа. Уншиж гисэн баярлалаа. Танаараас уншуулах гоё юм байна. Хөөрхий. Баярлалаа. Өөрөө бичиж байхдаа уйлсан чинь та ингээ уншсан чи бүр ингээ амар сэтгэл хөдлөлчлээ. Ингээл хөөрхөнтэй бид нар ингээл эмгтэй ихтэй гэлтгүй ингээл бид нар бүгд өөр өөр ингэсэн зорилготой тэг бүгд нэг юм бид нар амьдраад яваад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ингээ бие бинийгээ хайрламаар байгаа. Тийм. Бас өөрийгөө хайрламаар. Өөрийгөө хайрламаар, бие бинийгээ хайрламаар, бие бинийгээ хүндэлмээр, бие биендээ урам өгөх хэрэгтэй санагдаж байна. Тийм шүү. Бүгдээрээ гоё шүү. Би ч эндээс өөртөө юм бодож байгаа байхгүй юу? Өнөөдөр тэгээд бидний сүүлийн дугаар яг энэ юун дээр ясч нэмэ агч захааг нь хөргөж өгөхөд би 40-дтэй ундраагч 70-дтэй нэмэ агч яг тавтай. Тэгээд эргээд яг ингээд суух юм бол бүгд шал ундаа байх хах та гэж бодож бас л нэмач гэсэн манай нэвтрүүлэгт орсон залуучууд, манай нэвтрүүлэг хийж байгаа залуучууд ингээд бүгд ийм гоё өөр өөрийнхөө хүслээр аягүй гоё зоригтой алхаж байгаа. Хүмүүс болохоор ирээдүйн бэлтгэдэг л юм. Би тэгэхээр та нарын бүгд ингэж ирээдүйг маш гоё ярд. Баярлалаа. Баярлалаа угаасаа. Тэгээд бид нар ингээ сүүлийн нэвтрүүлэг болоод ч тэр сэтгэл үнэхээр хөдлөд байна. Тэ нэг гонигтай юм шиг ийм бас гоё үзэгчтэй гоё загтал авсан үзэгчдээс маш олон биднэрт мессеж ирж байгаа. Тийм энэ нэвтрүүлгээ битгий зогсоогоорой гэд тэ хамгийн их гойдаг юм. Тийм бах. Юу нэм эерэг юу түгээсэн. Тийм Учраас тий. Тэгэхээр гоё байна. Тэгээд дараагийн нэвтрүүлэг шал өөр болж эргэж ирнэ. нэг юм аман дотор нэг юм эрдэмийг сураа гэдэг нэг тийм юм санаанд орчлоо. Эрдэмийг сураа. Ингээд 15 дугаарын турш ингээ хамт байсан найзуудтай бүгдэнд нь баярлалаа улаа. маш их баярлалаа. Баярлалаа хандаа. Joy. Баярлалаа. Би болохоор Виктор цаа эцэлээд хэмсэн. найрлагч мань үлж ийн хүмүүсээ. Найрлагч. Би азаагийн үлж байгааг анх удаа харж байна. Аргагүй штэ өөрийнх нь одоо санаачилж хийсэн, өөрийнх нь найруулсан нэвтрүүлэг 15 дугаар явлаа. Стам мундаг байна. Баяр хүргэе азаа. Тайста гоё үнэхээр багчин айгүй гоё хүмүүсээр бүрдчихэе. Баяр хүргэе. Баярлаа. Багийнх нь хамт олондоос баяр хүргэе. Маш Солонгоо баярлаа. Солонгоод баярлаа. Тэгээд юм хийхэд яах ямар хэцүү вэ? Манай найруулагч болж инүүлж байна. Хамт олон амар чухал байдаг гэдгийг ингээ мэдрээд 15 дугаар Хэдүүлээ өнөөдөр баяраа тэмдэглэе. Найруулагч өөрөө уулзаад гэж байна. Баярлалаа. Хамт юм хийхэд ингээд хамт олон амар чухал гэдэг юм лээ. Тэр маань хамт олон амар ёо. Хамт юм чухал. Ингээд амар шаардсан. Амар шаардсан гэдэг юм. Хатуулахгүй болоод. Тэгрээдээ баярлалаа. Багида баярлалаа. Манай баги цэрэг явсан маа.
Манай хамгийн бага нь хамгийн их нь хамгийн ялах нь бас айгүй мэдрэмжтэй тий. Фронтод ажилладаг бидний санхүү бааздаг Нямка штэ баярлаа. За Нямка дэстэ хайртай шүү Нямка. Шар хүүхэн минь. Бидний өлсөхгүй байдагт баярлаа. За яах камера ультраахгүй минь нариулагчаа. За баярлаа. Баярлаа. Би бас айгүй хөөрхөн ийм гоё ийм найзтай боллоо.